Би энэ Баянхот сумын 1-р малчин Онгорбаатар гэдэг хөө. Би 2006 оноос хойш тасралтгүй даатгуулж ба малын даатгалд хамрагцаа. 2008 онд чиви 5 сая гараа төгрөгийн нөхөн төлөөр авсан. 2016 онд чавсан. 2022 онд чавсан. 23 онд чавсан. Өнгөрсөн 23 онд одоо бас дөрвөлс шихүү төгрөгийн нөхөн төлөөр авсан. Нөхөн төлбөрийг юунд зарцуулав? Нөхөн төлбөрөө яхав. Ерөөсөө л малдаар зариул. Өнгөрсөн жил их л одоо би 6 сая төгрөгийн одоо өөстөжил бэлтгэсэн. Нэг бодол үсэн 8000 гар тэгээд л одоо энд гадаа нэг 600-аад бодол өсөөгөө. Аймагт нь 200-аад бодол өсөөгөө. Энэ жил нь 800-аад бодол өссөн. Нодны бол нэг 1500 бодол өссөн. Нэг 65% хэрэгтэй яасан. Тэрнийхээ хүчинд төхрийн ондруулсан, сайхан ондруулсан. Хэд одоогаа. Өнгөрсөн онд даатгалын компаниуд 35703 даатгуулагч малчин өрхийн 7 сая гаруй толгой малыг малын индексжүүлсэн даатгалд хамруулж 4.9 тэрбум төгрөгийн даатгалын хураамжийн орлогыг төвлөрүүлсэн бол зуудын гамшигын эрсдэлд хохирсон 22034 даатгуулагч малчин өрхөд нийтдээ 16.8 тэрбум төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгосон байна.